Өнөөдрийн Банкны орны хурлаар COVID-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар үнэхээр дэлгэрэнгүй мэдээллийг сонсож байгаа. Гэхдээ яг энэ мөчид би бас 3 зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь үнэхээр энэ асуудал дээр анхаарал ажиллаж байгаа Монгол улсын засгийн газар, онцгой байдлын комисс тэр дундаа эрүүл мэндийн яамны хамт олонд бол чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. За гадаад хэргийн яам маань бас үнэхээр идэвхтэй сайн ажиллаж байгаа. Бид өмнө ийм сорилттой тулгарч байгаагүй. Үнэхээр дэлхийн нийтийн хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа энэ сорилтыг Монгол улсын хэмжээнд бидний шинжлэх ухааны технологийн дэвшил, хөгжил, салбарын маань хөгжил ямар байгаа вүлээ, эдийн засгийн маань чадвар ямар байгаа вүлээ. Энэ бүхэнтэйгээ харьцуулахад бол үнэхээр хүний хүчин зүйлээр хийж чаддаг бүх зүйлийг менежментийн үнэхээр өндөр түвшинд хийж байгаад бол ард иргэдийнхээ өмнөөс бас талархалтай байгаагаа илэрхийлье. За хоёрдугаарт нь шаардлагатай санхүү хөрөнгийн дэмжлэг Монгол улсын төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай, авч хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад бас ингэж ажиллаж байгаа бүх хүмүүстэй бол тусалцаа дэмжлэгийг нь бол улсын их хурл бас үзүүлэх ёстой. Тэр ч утгаар өнөөдөр шаардлагатай тоног төхөөрөмж, шаардлагатай эдийн засаг хөрөнгийн нөөцийг бол бэлтгэхэд шаардлагатай энэ асуудлуудыг эдийн засгийн тооцоо үндэслэлтэй нь авч хэрэгжүүлээд тодорхой шийдвэрүүдийг нь бол гаргаж өгөх ёстой. За гуравдугаарт нь энэ бэлэн байдлыг хангаж ажиллахад ард нь ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын яг халуун цэг дээр нь ажиллаж байгаа бүх эмч сувилагч эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа бүх хүмүүст бас Монголын ард түмний өмнөөс талархалтай бид хандаж энэ ажил үйлчилгээг нь улам бүр шуурхай сайн болгоход нь бол дэмжлэг үзүүлж саяхан их хурлын дарга бусад гишүүдийн хэлснээр тэр илүү цагаар ажиллаж байгаа хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийнх нь өөрсдийнх нь хувийн дархлааг дэмжиж энэ халдваргүйтгэлийн үед ажиллах энэ тал дээр нь Монголын төр бас онцгойлон анхаарч бас тусгайлан арга хэмжээ авах ёстой. Ингэжээж бид нар энэ сорилтын цаана бол гарах ёстой. Тэгээд хамгийн төгсгөлд нь юу хэлэх хүсэж байна вэ гэхээр төр засаг нь ажиллаад гарах ёстой шийдвэрүүдийг гаргаад байдаг. Хамгийн гол хариуцлага хэн дээр очиж унж байгаа вэ гэхээр иргэн дээр очиж унж байгаамаа. Тийм учраас хэдхэн хоногийн дараа гадуур ингээл бас явж ийн л та. Тэгэхээр дэлгүүрүүдэд очиртой нөгөө уул боовн дээр очирцсан алийг нь авах уу гэд ингээд байж байгаа байдлыг харахад үнэхээр иргэд маань ухамсартай байгаасаа хандлага өөрчлөөсөө дараагийн жилүүдэд олон цагаан сар болноо. Энэ удаагийнх онцгой нөхцөл байдалтай байгаа шүү гэдгийг ойлгож эргэн бүр ухамсартай хандах энэ асуудал өнөөдөр асуултын хариу болох гээд байна гэдгийг бол онцгойлон хэлмээр байна. Тэхгүй тоомжиргүй нөгөө хинэггүй Монгол зангаа энэ удаа татаач гэдэг энэ сануулгыг бас үнэхээр хэвлэл мэдээллийн байгууллага бусад нөхцөл байдлаар хэлэхгүй бол бүх дэлгүүрүүд, бүх үйлчилгээний газруудад ийм цагаан сарда бэлтэж байгаа уур амьсгал бол ажиглагдаж байна. Гэхдээ буруутгахгүй ч гэсэн яаж үнэхээр энэ халдваргүйтгэлийн өнөөдрийн явж байгаа энэ дэглэмээ бид нар нэг баярын төлөө, нэг золголтын төлөө нураачихгүй байх вэ гэдэг энэ хариуцлагыг ухамсарлаасаа гэдэг үгийг хэлхийг хүсэж байна. За гişүүд